Энэ нөр олон удаагийн давтамжаар цөөхөн хэдэн машин 13 оноос 17 оны хооронд маш олон удаа хил нэвтэрсэн. Энийг зарим нь хоосон гарсан гэсэн мэдээлэл байна. Тэгвэл энийг хоосон гарсан хэсэг асуудлыг бол одоо хуулийн элдийн байгууллага шалгах байх гэж байна. Энийг хууль зүйн сайд нэмдэрчд үүрэг болсон байна. 35 мянган машин одоо олон удаагийн давтамжтайгаар цөөхөн машин 35 удаа хилээд нэвтэрсэн. 35 мянган удаа хилээд нэвтэрсэн нь одоо энэ зөрүүтэй харагдаж байна. Магадгүй үнэхээр энэ 35 мянган удаа гарсан машин нүүрстэй байсан бол өнөөдөр тээвэрлэгч машинууд бол 80-аас 125 мянган тонн нүүрс тээвэрлэдэг. Дунджаар нь бодоход нэг за 90 гэж бодох юм бол нийтдээ 3 сая гаруй тонн нүүрсний асуудал босхийг үгүйсэхгүй. Тэгэхээр энийг хууль элдийн байгууллага руу энэ засгийн газрын тэмдэглэлээс харах хууль элдийн байгууллага руу шилжүүлж байгаа байна гэж ингэж харж байгаа. За бид түрүү ярьсан 390 мянган тонн нүүрс их үүс рүү гарчээ гэж. Тэгвэл мэргэжлийн хяналтын байгууллага шалгасан төлөвлөлтөөс харахад Эрдэнэс 5 толгой тусгай зөвшөөрлөлтөд талбайгаас 268.3 мянган тонн нүүрс биш харин 340 мянган тонн нүүрс алдагджээ гэж тогтоосон байна. 340 мянган тонн нүүрс. Тэгэхээр би их хурлын гишүүнүүд Монголын ард түмний төлөөж байгаа элчийн хувьд энэ үргэлж биелүүлж байна. Монголын ард түмний өмчнөөс би хэлжээс нэг төрөний өмчийг шамшигдуулж болохгүй гэж. 340 мянган тонн нүүрсийг энд ямар нэгэн ангилал алга байна. Одоо тэр эсэлцэн коксцэн 340 мянган тонн нүүрс Эрдэнэс 5 толгой тусгай зөвшөөрөлтөй талбайгаас алдагджээ гэж. Энийг мөнгөнд нь бодох юм бол 25 орчим сая доллар буюу 60 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгө Монголын ард түмний харманаас алга болсон. За ингээд эргээ гайлын ерөнхий газрын шалгалтаас харж байхад их үүс рүү гарсан 390 мянган тонн нүүрс ямар компаниар дамжиж вэ гэдгийг гаргасан байна. Нийтдээ орон нутгийн 5 толгой авцад компаниас 206 компани гэрээтэйгээр нүүрс дамжуулан борлуулд юм байна. Үүнээс ганц 5 толгой транс гэж компани 390 мянган тонн нүүрсийг их үүсгэргүйгээр хил нэвтрүүлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ? Аль нэгэн аж ахуй нэгдээс худалдаж авсан гэсэн санхүүгийн баримт байх. Ийм зураг харах гарсан байгааг бол та бүхэн мэдэгдэж байна. Тэгэхээр би энэ 5 сарын өмнө олон түмэнд хэлж та бүдээрээ дамжуулж ирсэн 268.3 мянган тонноос Монголын ард түмний өмчөөс алгажээ гэдэг нь бол өнөөдөр ногтлогдлоо. Харин энийг хэн төлөх ёстой, хэн гэр буруутай вэ гэдгийг хууль хэлтийн байгууллага эцэслэн тогтооно. Эцэслэн тогтоолохын тулд Монгол Улсын засгийн газраас холбогдох яам буюу цааш хуулийн хэлтийн байгууллага руу эдгээр асуудлуудыг шийдвэрлэе гэж ингээд өргөжүүлсэн байгаа. Сайд тусгаараа тэмдэглэлээр ингээд гаргацсан байна. Одоо хууль зүйн сайдад үүрэг болгоод ингээд гаргачихжээ. Тэгэхээр тухайд мэдээж ирсэн товчхон мэдээллийн хувьд бол ямар ч хэлсэн тодорхой хугацааны дараа Монголын ард түмний өмчийг хэнэгнээ төлөвлөх нь тодорхой боллоо. Энэ бол хулгайлагдсан нотлоглоо гэж бодож байна. За ер нь бол маш олон ноцтой асуудлууд энэ дээр дүүрэгдсэн байна танилцуулах гэдэг. Энэ үнийг ярих бол маш их цаг зарцуулагдах юм. Магадгүй одоо тэр 390 мянган тонн нүүрс их үүсвэргүй гаргацсан байгаа 5 толгой трансын зарим нэгэн санхүүгийн баримтыг шалгахлаар үерт явсан гэсэн тайлбар. Тэгэхээр энэ бол Монголын ард түмний нэг аж ахуй нэгж боломжтой. Энэ утгаараа Монголын хууль хяналтын байгууллага хуулийн санхүүж ажиллах ёстой. Ер нь энэ төр зургаас харахад бол олон том гэмтэргүүд иймэрхүү замаар алга болд юм биш үү гэдэг төр зураг харагдаж байна. Ямар нэгнийг халахж байлаа. Магадгүй одоо энэ Эрдэнэтийн 40-50-тай холбоотой асуудал, Монгол банктай холбоотой асуудал, магадгүй зам тэргүүтэй холбоотой асуудал. Их хүчлийн энэ хэрэгүүдийг одоо бид анхааралтай харж байна. Гарч ирж дуурж байгаа нь бол цөөхөн гишүүн боловч
цаашид энэ том хэргүүдийн нэг л энэ юм чинь. Тийм учраас би бол энэ хяналт тавьдаг хөөс ахиулдаг хууль хэрэгжүүлдэг байгууллагыг хатуу анхааруулж ажиллана хийцээ тань. Яагаад гэвэл энэ орон нутгийн тавталгай өмчит там уулын ажлын төлөвлөгөө явуулсан. Энийг ашиглуулахын газар юу хийж ирсэн? Юу харж ирсэн? Энийг дагаад байгаль орчны наривсан менежментийн төлөвлөгөө батлуулаагүй явсан гэсэн. Нөгөө байгаль орчны яамн дээр байдаг нөхдөж юу хийж юу харж ирсэн? Энэ 6 жил хянаж байх хэвээр мэрэгжлийн хэлтийн байгууллага ямар ажил хийж ирсэн? Гэх мэтлэн энэ эдрэтэ олон асуудлууд бол төрийн байгууллагуудын ямар хүчгүй сул дараа ажиллаж байгааг нь илтгэж байна. Тийм учраас энийг хариуцлагажуулах, Монголын ард түмний төлөө шударга ажилтдаг, зарчимтай болох асуудлууд бол хатуу анхаарч ажиллана. Гэт товчхондоо юм их мэдээлэл байна. Ингээд ямар ч байсан бид тавыг мэдээлж ирсэн 268 оны 3000 тонн ус бол Монголын ард түмний өнчөөс алга болжээ. Таны мэдээллийн дараа олон нийтийн хамтлагаа компани юм ажиллагаа нөхцөл нийтийн ёстой байсан хөрөнгө оруулалт 60% болсон мэдээлэл өгч байна. Таны хувьд энэ гол сонголтын гишүүн болохоос орон нутгийн орлого бүрнээ За, маш чухал асуулт байна. Би бас захин орчинд бол харж шүү. Орон нутгийн өмчит тамлагыг шинэ шалгалт орж 2 сарын хугацаанд зогсоолоо гэсэн мэдээлэл гарч ирсэн. Би энэний дагуу мэргэжлийн эмнэлгийн ерөнхий газарт хандсан. Ямар шалтгаанаар үндэслэлээр ямар хугацаанд яагаад зогсоовоо гэдэг асуудал тавьсан. Хариултууд нь ирсэн. Ерөнхийдөө 6 сарын 12-аас 18-ны хооронд засгийн газраас байгуулсан ажлын хэсэг ажилласан юм байна. Тэр нь өөрөө мэргэжлийн хэлтийн байна. Маш олон юунууд гарсан, зөрчлүүд гарсан. Би сая дурдаад өнгөрсөн. Уулын ажлын төлөвлөгөө 6 жил явсан. 6 жил. Энэ чинь өөрөө ашиглалтын маш ностой хуулийг зөрчөөд тэнд сурчилж авдаг, илүү авдаг маш олон зөрчлүүд байж байна. Энэ дээр жишээ нь уулын ажлын төлөвлөгөө гэхэд зарим нэгэн зогсоосон үндэслүүдээр гаргаж ирсэн байна. Газрын хэвлэлийн тухай хуулийг газрын хэвлэлийг дур мэдэн ашигласан бол хууль бусгаар олбосон хөрөнгө оруулалт франа гэдэг ингээд заасан. Тэгэхээр мэргэжлийн хэлтийн юу тайлбарсан гэхээр 6 жилийн орлогыг хураах эсвэл ашиглалтын тухай хуулиар 2 сард хүртэл зогсоож зөрчлийг арилгуулах ийм л арга хэмжээг авсан юм байна. Ерөнхийдөө бол уулын ажлын төлөвлөгөөгүй технологийн гурван зөрчилсөн хөдөлмөрийн аюулгүй байдал бий болчихсон ийм нөхцөлд энэ сарын 2 сар зогсоогүй юм байна. Сар 12 хоног зогссон байна. 6 сарын 18-наас 8 сарын 1-ний хооронд зогссон байна. Энэ тавталгаа ийм хурдтай ажилтдаг болоод тийм алдагдал түлээсэн би бол өнөөдөр ойлгохгүй байна. Тэгвэл өөрсдөө удирдлагууд нь гарч ярьсан. Бид нэг бол энэ тодорхой нүүрсний хулгайн бүлэглэлд хамрагдсан учраас өөрсдийгөө хааж ард түмэнд буруу ойлголтыг төрүүлэхийн төлөө зүтгэж байгаа болов уу ингэж харж байгаа. Энэ утгаар нь би бол бүх мэдээллүүдийг мэргэжлийн хэлтийн байгууллагаас авсан байна. Дөрөв дээр авчихсан энэ байгаа шаардлагатай гэдэг зүйл таавал бэлэн байгаа. За тэгэхээр бас нэг зүйлийг бас доктор саяны асуусантай холбоотойгоор авилгалтай тэмцэх газарт энэ компани 2 удирдлагыг өгсөн гэж би хэлж ирсэн. Энэ компани 2 компани хоорондоо гэрээ хийхдээ тусгай зөвшөөрлийн талбайгаас олбосон нүүрсийг одоо баталгаажуулж тухайн нүүрсээр нь одоо хаах ийм нэг гэрээ алхаж хийцэн байна. 2 удирдлага тийм эрх мэдэл хэвшин хэмжээ байхгүй. Ягаад гэвэл энэ хоёлаа нэг нь орон нутгийн хэмжээтэй, нэг нь төрийн хэмжээтэй төлөөлөн удирдах зөвлөлттэй. Нөгөө талаас энэ тогтоогдсон 268 байна уу 340-ыг тэдний хоорондоо ярьж шийдвэрлэх ямар болцоо байхгүй. Хөндлөнгийн байгууллагууд, санхүүгийн байгууллагууд үнэлж дүгнэлж ингэж байж энэ хохирлыг харагдуулах ёстой гэж шийдвэрлэх ёстой. Тэгвэл одоо энэ нөхөр орон нутгийн тавталгааны захирал төлнөөгөө гаруусах зурцсан байгаа нь маш ноцтой гэмтэг болж байна.
Яагаад гэвэл орон нутгийн Монгол өмнө үеийн ард түмний өмч. Тэрийг энэ хүн төлөөлөд 268-ыг төлнөөгөө гар үсэг зурцсан байгаа нь өнөөдөр санхүүгийн баримт Нэхлэн бодох бүртгэлийн санхүүгийн баримтыг шалгахад орон нутгийн 5 толгойд 268 буюу 340 мянган тонн нүүрсний нэгж төгрөг тийшээ ороогүй. Ороогүй учраас аж ахуй нэгж бол төлөхгүй. Харин хаалганы хамгаалжуудыг хамгаалтын байгууллаггүй. Энэ гар үсэг зурсан гэдэг чинь хамсаатан гэсэн үг. Хамсаатан. Эрх мэдэлтэн хүн зөвшөөрөл өгж энэ өөрийнхөө талбайгаар нэвтрүүлж хүний лицензийн талбайгаас хулгай хийх боломжийг олгосон учраас энэ нь маш том гэмтэл. Боломжийг олох цаашлаад их усргүй гарсан байгаа гарч байгаа 350 мянган тонн өрс нь энержи ресурс эсвэл орон нутгийн тавлогоос гарсан байх бодолтой. Энийг бол хууль эрхтний байгууллага тогтоов. Магадгүй энэ орон нутгийн өмч цаашлаад нэмэх нь төлбөрт оруулах. Нөгөө талаа өөрсдийнхөө өмчийг алдсан байхыг бас үүсэхгүй. Өмнөгийн ард түмний өмчийг бас алдсан байхыг үүсэхгүй гэж бодож байгаа. Тийм учраас ямар ч тач бас хурлын гишүүнийхээ хувьд бол Монголын ард түмний өмчийг хамгаалах, хайрлах, нэгэн өмчөд ажиллах хэрэгтэй юм уу билүүлээ гэж бодож байна. Тэгэхээр орон нутгийн хамтлагууд компаниуд одоо тийм мэдээлэл бол Монгол улсад хамгийн өндөр нотолт төлөвлөлтөй юм шиг хараад юм байна л да. Цэвэр ашигынхаа 85%-ийг бол Монгол өнгөрсөн онд 300 орчим тэрбум төгрөгийг Монгол ашиглаж харсан. Яг та одоо энэ компаниг тийм үгээс ч юм уу эсвэл одоо өөр хэсэг сонирхлоор ингэж таныг мэдээлэл хийгээд байна гэсэн юм зүйлийг яг энэ ямар нэгэн сонирхол байгаа мó эсвэл энэ үнэхээр тохиолдох асуудал гэдэг тавхад тайлбар. За манай чангарах бол зарим асуудлууд сайн сонсохгүй байна шүү. За тэгэхээр нэгдүгээр миний энэ ямар нэгэн ярих ашиг байхгүй. Энэ хол гэдэг хувь хүний зүгээс би гарч ир дуурсан нөрөө Монголын ард түмний өвчнөөс нэг төгрөгч өмч алга болохгүй гэж хэлсэн. Орон нутгийн 5 толгой ямар нэгэн хүчрүүдүүлэх ашигтай ажиллаж зогсоо ямар нэгэн төрөйтэй өш хонцон сансан ямар нэгэн үйл байх. Болон яхаараа энэ орон нутгийн өмчийн өмнөгийн ард түмний өмчийг төлөөлөж нэгэн гүйцэд захирал гарын үсэг зураад хэн авсан тогтоогдоогүй нүүрс гэдэг нь тогтоосон. Би юу хүсэж байгааг бол нэгдүгээр нь Монголын ард түмний өмчийг эргэж болох гэм буруутай этгээд нь хэмбэ гэдгийг хууль танилтын байгууллага эцэслэн тогтоох. Ингэж хариуцлага тооцож тэр эз дээр нь төлөвлөх ёстой гэдгийг л шаардаж байгаа. Энд дээр нэг тодорхойлоход энэ төвд үйл хийсэн. Энэ ажлын батэрдийн компани шиг байгаа. Тэгэхээр ер нь бол энэ жижиг таамаглалгаа тэр мөнгийг бол төлөх биш. Ажлын батэрдийн компани төлөх ёстой шаарч юм л та. Одоо нэг нэрээ дарж болтгүй гэсэн яг юм. Энд дээр бол тэрвээ төлөхөр бол тэр хүн төлөх байх. Зүгээр наан одоо энэ таны олон сар ингэж мэдээлэл хийгээ яваад байхад ямар нэг байдлаар тэр хүн уулзыг барьж гэдэг юм уу? Утас юмсээр холбоо өсгөх тохиолдол юм байгаа. Би зүгээр яг дам дамаас нь сонссон л дээ. Энэ бол нэг уулзыг бариад мессеж илгээж исэн байлаа гэсэн. Энд дээр та нэг тодорхой юм хэлж бас нэг үйлдэл чинь зогсоох юу гэсээр дараа аль үстэй чинь биелүүлж гэдэг юм уу. Нэг нөгөөх зарим нэг хөл мэдээллийн хэрэгсэл бас хүмүүстэр өгсөн юм байлээ л дээ. Нэмээд асууч. Улсын хурлаас тавьдаг сангийн сайдаар ахлуулсан бүр
Улаанбаатарын ажлын хэсгийн гишүүд засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг яг хэдний өдөр хилцүүлсэн. Тэгээ ямар дүгнэлт гарсан. Та тэрний нь бариад ярьж байгаа шиг байна. Яг үнэхээр 7 сарын 27-нд Эрдэнэс 5 толгойн гүйцэтгэх цагт заавыг хэлэхдээ ингэсэн тэгснэж өгшөөрсөн, төлнө гэж гэрээ хийсэн, хилцээ хийсэн, баталсан гэсэн. Шалгалтаар өөр дүн гарчлаа шүү дээ. Нэг нь 340 гэдэг, нэг нь 390 гэдэг. Энд дээрээс яг удаа зөрчил үүсчих юм шүү. За алтан ширхэг суултан зэрэглээ. За ерөнхийдөө 5 сарын хугацаанд би их хэмээгүй байсан. Яагаад гэвэл ямар нэгэн тамга тэмдэггүй, гарын төрийн ямар нэгэн акт гараагүй юм дээр ямар нэгэн улс төр хийж байгаа, ямар нэгэн популизм хийж энэ төрлийн юм ярих хүсээгүй. Хэвлэл мэдээлэл бол янз бүрийн юм явсан үсэхгүй. Мэдээж одоо сүүлдээ ажлын баталнаас мөнгө авсан гэх юм уу янз бүрийн олон асуудлууд болоод янз бүрээр гарч байна лээ. Надтай холбогдох яг уу энэ асуудал өөрөө бодтоо үгүй юу та яг энийг бодит баримтанд тулгуурж ярьж байгаа юу гэдгийг асууж авах гэж болоос надтай холбогдсон. Тэгэхээр энийг би бол тогтоохгүй. Энийг бол мэдээ засгийн газраас байгуулсан ажлын хэсэг тогтооно гэж би хэлсэн байгаа. За та тэр ажлын компани бэ гэж ингэж асууж байх шиг байна. Энэ дээр бол бичсэн байна. Та энэ ажлын хэсгийн дүгнэлтэн дээр 5 толгой транс компани хязгаар хөрөнгө оруулагч Д Баатардан 70%, хөрөнгө оруулагч захирал Д Давдж 20% гээд 90% нь энэ хоёр хүний эзэмшилтэй ийм компани байна. За өнгөрсөн 2018 оны 8 сарын 22-ны засгийн газрын ээлжид хуралдаанаар энэ одоо дүгнэлттэй холбоотой Бурдах агентлагуудын шалгасан материалуудтай холбож эцсийн дүгнэлтийг бол засгийн газар авч хэлэлцээд дүгнэлтэнд тэмдэглэл гаргасан байна. Энэ тэмдэглэл нь өөрөө юу гэсэн үг вэ? Энэ дээр гарсан бүх хууль зөрчсөн байж болцсохгүй бүх одоо энэ зөрчлүүдийг арилгуулахын тулд бүх холбогдох яамдуудад үүрэг болгосон байна. Хөрөлбаат сайд байж интернет сайд, цөмийн газар сайд гэдэг бүгд одоо холбогдох сайдуудад үүрэгжүүлж энэ асуудлыг бол ойрын хугацаанд одоо шийдвэрлэх. Хэрвээ одоо хуулийн байгууллагууд одоо шийдвэр цаашлан одоо мөнгөний шалгах илүү их ахин шалгалт оруулах гэдэг асуудлууд байвал одоо цааш эргэж оруулж ингэж ажлын хэсгийг байгуулж ингэж явах хэрэгтэй гэдэг юм дээр тогтсон юм тэмдэглэл гаргасан байж. Нэг асуулт байна л да. Харин уулзсан оролдлого хийсэн нь уулзсан уу? За Батэрдэн гэдэг үедээ уулзаагүй. Нэмээд асуучих юу вэ шүү дээ. Марк Шейдер байхгүй 6 жил уулын төлөвлөгөө байхгүй гэдэг. Тэгвэл төрийн өмчийн Эрдэнэс 5 толгой Марк Шейдерүүд яагаад мэдээлэл өгдөг вэ? Өдөр төсвөл рүүгээ гүйцэтгэх захирал руугаа. Тийм мэдээлэл хэдэн удаа өгсөн. За зарим мэдээлэлээр бол 14 оноос хойш булган хийчихсэн гэдэг. Зарим мэдээлэлээр бол нэг сарын дотор гэдэг. Янз янзын салаа дотор мэдээлэл яваад шүү дээ. Тэнгүүд 390 мянган тонн бол за нэг 3-4-80 тонны машин гарах. Тэр нь тэгвэл Монголын аль хэлээр гараад явцсан. Хоосонгод бүртгүүлсэн юм уу? Тэрний яг хэдэн удаагийн ирээсээр хичнээн машин гарсныг тогтоосон юм шиг байна. За ерөнхийдөө бол машиныхын жоогоор бол тотaalгүй бол 390 мянган тонн ус гэдэг чинь нийтээ бол 3900 машин гэсэн үг. 3900 машин гэсэн үг. Зүгээр одоо энэ дээр хил хамгааллын ерөнхий газрыг айлын ерөнхий газрын мэдээж байгаа 35 мянган машин олон 35 мянган удаа олон машин татамжтайгаар гарч байгаа. Жишээ нь энэ дээр бичсэн байна л да. 5 машин 5 машин 446 удаа хил рүү хоосон гарсан байна гэсэн мэдээлэл. Тэгэхээр энийг бол хуулийн ажлын байгууллага нүүрстэй гарсан хоосон гарсан эсхийг л шийдвэрлэнэ. Ийм байна. Нөгөө тэр зөрүүтэй мэдээлэл гэдэг нь өөрөө 268.3 340 гэсэн ойлголтыг манайхан тогтоогоо. 268.3-ыг бол хоёр аж ахуйн нэгжийн мэргэшээр ажиллаад манай Эрдэнэс 5 толгойн тусгай зөвшөөрлийн төсөнтэй талбайгаас алга болж гэж тогтоосон нэг баримт. Тэр нь өөрөө би анх гаргаж ирсэн баримт. Өнөөдрийн гаргаж ирж байгаа баримт бол Монгол мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сая ажлын хэсэгт орж ажиллаад маркшедрийн хэмжээ өндөгийн маркшедрийн хэмжээ 340 мянган буюу 80 орчим мянган тонн нүүрсээр нэмэгдэж гарсан байна гэж ингэж дүгнэлт гарцаа гэж ойлгоорой. За нөгөө талаас түрүү сүүлийн асуулт нэг жил байна. Ингээд 6 жилийн турш За тийм. За уулын ажлын төлөвлөгөө явуулж байгааг бол мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж тогтоож байх хэрэгтэй.
харуулж өргөжүүлж байх ёстой. А нөгөө талаасаа уулын ажлын төлөвлөгөөг ашиглалтын эрхлэх газар өөрөө баталдаг. Үүнийг дагаад байгаль орчны наривчлсан менежментийн төлөвлөгөө бол. Энэ өөрөө төлөвлөгөө явна гэдэг чинь маш одоо технологийн горимж өрчсөн. Энэ олон хуулиудыг одоо энд 2-3 хууль зөрчсөн гэдэг мэргэжлийн хэлбэр бичсэн байна шүү дээ. 2-3 хууль. Жишээ нь одоо зөрчлийн тухай хууль, газрын явдлын тухай хууль, ашигт холбооны тухай хууль гэдэг эдгээр хуулиудыг зөрчсөн байна. Тэгэхээр Эрдэнэс 5 толгойн маркшедер юу хийж ирсэн бэ гэж асууж байна. Эрдэнэс 5 толгойн маркшедер жил болгон уулын ажлын төлөвлөгөө батлуулж байх. Тэгээд өөрийнх нь тусгай зөвшөөрлөлтөөр лицензтэй талбай өөрчлөлтийг жил болгон тэмдэглэж байх хэрэгтэй. Жил болгон тэмдэглэж байх хэрэгтэй. Маш олон удаа мэлцээ. 2004-өөс 8 оны асуудал байна. Эрдэнэс 5 толгойг үүсгэн байгуулагдаагүй байхаас өмнөх нүүрсний олборлол байна гэж олон удаа янз бүрээр над руу дайрсан. Өнөөдөр энэ шалгалт бол ямар хугацааны хэмжээнд хязгаарлаж шалгасан байв бол 2013-аас 17 оны хооронд шалгасан. Ингэхэд 2013 он зөвхөн 13 онд нэгтгэд нь харахад гайлын зөрүү нь 287 мянган тонн нүүрсний зөрөө 5 толгой тараастай гарсан байна. Тэгэхээр одоо хэдэн машин яаж гарсныг биш. Гайлын ерөнхий газар бол манайхаар мэдэгдээд гарсан 40 тонн нүүрсэ гэдгийг бол гаргацсан байна. А нөгөө талд нь нөгөө борлуулсан компаниудын шалгахаар тонн дутчихад байна. Орон нутгийн 5 толгоос жишээ нь 100 тонн нүүрс гарах ёстой бол цаана хэлийн цаана 1300 тонн нүүрс гарсаа гэсэн үг. Ийм болчиход 130 тонн нүүрс гарсан. Учаар зөрчсөн гэсэн. Тэгэхээр тэр юу гэж хэлээд байвал худалдсан нүүрс нь бага, хилээр гарсан нүүрс нь их байгаа учраас их үүсвэр буюу энэ хаанхын нүүрс гараа явуулж байгаа гэдэг нь тогтоох байгаа учраас энийг тогтоох ажлыг хууль хяналтын байгууллага хийнэ л гэж ингэж. Нэг хэсэг таныг мэдээлэлээс өмнө гарсан шүү дээ. Хэлбэр дээр 268 мянган тонн хог гараа явчихсан шүү дээ. Эсэлцэж юм энэ бол нүүрс биш гэдэг байна. Тэгэхээр энэ ямар чанартай ямар нүүрс байсан гэдгийг тогтоох боломж байгаа юм. За ер нь бол биологийн лабораторийн төв мэтэргээд байгаа. Тэд шударга ажилладаг бол гарах л ёстой. Энэ бол гаргаж болдог ажил гэж бодож байгаа. Харамсалтай нь мэргэжлийн хяналтын энэ одоо гарсан дүгнэлтэн дээр ямар нэгэн нүүрсний чанараар ангилаагүй байна. Би бодохдоо хулгайг зарлаад байна. Энэ бол нүүрсний хулгайг зарлаад. Ямар нэгэн айл хулгайч орохдоо өвдөн дугаа хогийн шүрийн барай гардаг л байхгүй. Хомирд нөгөө авдаг дотроос алт мөнгөний аваад гардаг юм л одоо. Хэн нэгэн Эрдэнэсийн удирдлагууд буюу орон нутгийн одоо тэр хэрвээ аж ахуй нэгжинд мэдхгүй хэн нэгэн бүлэг этгээдвэл хэсэг бүлгээр хөөбөлдөж хаанд бидэг төхөөр завьсан эсвэл байгаа байхгүй юу? Завьсан. Энэ нь тогтоогдож байгаа учраас хууль хяналтын байгууллага хаашаа хандахгүй бол мэргэжлийн байгууллагууд руу хандаж зөвлөгөө авч хамтарч ажиллана. Мэргэжлийн байгууллагууд нь гаргаад ирчлээ одоо хууль хяналтын байгууллага эцэслэн одоо шалгаж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Шударга ажилт юм бол. Одоо бид тэрийг л харж шударга ажиллахгүй. Нүүрс гоото зарцсан биш үү? Нүүрс гоото зараад хөрс уултын ажлыг бас зарцсан биш үү гэж ойлгохгүй шүү дээ. Жижиг даван л байна. Үгүй юу? Тэгээд тийм ойлголт бол би ч гэсэн надад сайн ойлгохгүй нэ яг нь. Араа за хөрс уулт дээр хөрс уулын ажлын төлөвлөгөө барах 6 жил хийсэн. Тэнгүүтээ хөрс уулаа гэдэг эдийн компаниуд тендерүүгээр явуулсан. Тэгээд дараа нь за ингээ уулаад бэлэн болчлоо ингээ хулгай ийм болчлоо гингүү те. За энийг ачаарай гэдэг. Ковотод өндөр үнээр байсан. Хямд үнээр зарцсан биш үү гэж ойлгосон. Ерөнхийдөө бол та бүхэн хинж яаш бас харж байна. Магадгүй одоо тамдлага орон нутгийн тамдлага бол өөрөө олборлолтой. Тухайн одоо гэрээ хийсэн компаниуд одоо өөрсдөө олборлож ингэж тавьж тийм бол. А тэрийг зөвхөн үүдэн дээр нь пүү тавиад хянаад шалгаад хэдэн тонн нүүрс гарч байгаа өтгөж авдаг юм л одоохондоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас маш өндөр ашигтай. Маш бага зардлаар өндөр ашиг болж байгаа. Түрүүний ч хэлсэн Нобель ашиг энэ бичлэгээр өндөр өгч байгаа. Гэхдээ сайн ажмаар саар байж болохгүй л гэж хэлж байна. Сайн байна гэдээ хулгай хийж болохгүй л гэж хэлж байна. Сайн байна гэдээ ард түмний өвчөөс хэн нэгэн итгээд завшиж болохгүй л гэж хэлж байна. Энэ нэг олгоод алдсан нүүрсний тоон хэмжээг нь яриад байдаг шүү дээ. 268 эцсийн байдлаар зөв миний сонсноор бараг 4 сая шам тоон яваад өгсөн юм шүү. Энэ талаар завшруулсан шалгах уу эсвэл ихний хэсэг нь гэж яваад байна.
За түүний машины тоогоор нь бодход хэвгүй харагдаж байна тийм. Одоо хэрвээ 100 кг 100 мянган тонн үрс 100 тонн үрс ашиглах машин гэж үзэх юм бол одоо 3 сая гаруй тонн үрс гэдэг юм тийм 4 сая үрс. А зүгээр яг энийг бол хууль ажлын байгууллага эцэслэн тогтооно. Зүгээр тогтоогдсон ямар ч хөдөлгөөнгүй болсон нь бол 390 мянган тонн үрс буюу энэ нь өөрөө хоёр аж ахуй нэгжээс гарчээ гэдэг нь одоо би бол миний зүгээс харж байгаа. Нэг нь бол 340-өөр Эрдэнэс тавталгаа нутаг дэвсгэрээс гарчиж 50 мянган тонн буюу тэр нь орон нутгийн тавталгаа өмчөөс гарчсан юм биш үү гэдэг л юм одоо харагдаж байна. Явцсан. Тэгэхээр бас миний чинь өмнө хоёрын Монгол Ардын намаар дараагаар 150 сая төгрөг бодлоо байр урьдчилаа намын ялтаж орон шалгацсан шүү дээ. Тэр мөнгөн дээр бас ажлын сонирхол орсон уу? Эсвэл ажлаадаа тохирсон юм бий юу гэж нэг хэсэг хэвлэр өгсөн шүү дээ. Тэрэн дээр нясаалт хийчих. За би өөрөө 2010-аас 12 онд Өмнөд Монгол Ардын намын дараагаар ажиллаж ирсэн. А мэдээж олон одоо найз нөхдөд намын хэмнэж тийм гişүүд дэмжигчид хандив өгч намын байгуулсан. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн удаа хяналтаа шалгасан. Шалгаад ямар ч нэгэн одоо зөвчлөгөө байна гэдгийг бол гаргасан. Энэ нь бол энэ ажинайтай буюу бусад энэ одоо нүүрстэй тавталгаатай ямар ч холбоотой вэ?